За юу яцгаана. Ахиал би байна. Ер нь шинэ бичлэг энэ төр хийхгүй байхаар YouTube намайг байгаа эсхийг бүр мартцсан айтай. Хийсэн идэм бичлэгний тоон ч ихсгүй. Бас сүрэг сэтгэлүүд ирэхгүй болохоор сүүлдээ тим юм хүсээд дотроос нэг л юм дутуу гэдэг шиг та хэдийг бүр санаад эхэлдэг. Гэхдээ ямар тач ахиад нэг түмний хараалыг идсэн нэгэн түүх надаар дамжуулаад та хэд дээр хүрээд ирлээ. Болохгүй юм юу байх вэ? Алив чихээ наашаа. Ийж дарамжлуулах тусам далайн бурхан шиг ялдарна гэж би боддог. Austin 911, what's your emergency? My friend is staying with me, and I just walked in, and she's laying on the bathroom floor, and there's blood everywhere. Austin, please! Do I stop? I don't know what happened. I just walked in on her. Дудлаг авсан цагдаа нар удалгүй гэрт нэрсэн. Хулгай орсон эсхийг шалгаад үзтэл. Банк хэрэгэлдэг дилдо, үнэтэй зайтай брендийн цүнх, дөрөвчөнд байсан хэдэн доллар яг л бах байранда. Нөгөө ирсэн цагдаа нар би биелүүгээ хараад "Гүй тэгээд энэ яг юуны төлөө хүн алсан ном биш вэ?" гэд сайн шалгаад мэдрээд тэмтрээд үзсэн чинь ёстой нэг яршигтай ойлгоход хэцүү болох хайрын гурвалжин байж таарав. Цагдаад дуудлага өгсөн Кейтлин Каш хэргийн газар мэдүүлэг өгөхдөө Мария Вилсон бол миний сайн найз. Гэхдээ тэр энд манай гэрт амьдардаггүй. Зүгээр дугуйн уралдаанд оролцохоор ирсэн. Түүний найз залуу Колин Стрикланд энэ хотод амьдардаг. Би бүр орой 5 цагийн үед найзуудтайгаа хоол идэх гээд гарах үед Мария Вилсон найз маань найз залуутайгаа бассейн орж сэлэн гэж надад хэлсэн. Тэгээ би явсан. Буцаад гэртээ ирсэн чинь алсаас ирсэн найз минь альчуур дэрлээд цусан давтгалцсан хөвдөж байсан. Шууд л уцаа аваад цагдаа руу залгасан минь энэ. Чи ямар нэгэн буу энэ төр харсан уу? Үгүй ямар ч буу хараагүй. Гэхдээ яагаад шалан дээр сумны хонгой байсан юм бэ? Мария Вилсон найз залуутайгаа ямар нэгэн маргаантай асуудал байсан уу? Надад үнэхээр мэдих юм алга. Миний мэдэж байгаа зүйл бол тэр надад найз залуутайгаа хамт бассейн орно л гэж хэлсэн. Та хэдэн цагийн үед явсан бэ? Би 5 гэж байгаад гарсан. Хэдэн цагт буцаж ирсэн бэ? 911 рүү залгахаас 2 минутын өмнө. Мария Вилсны үхэлд яг хэн буруутай байж болох нь шууд энэ өнцгөөс харахад түүний найз залуу Колин Стрикланд. Гэхдээ арайч түүний Обни хээг олоогүй байж хэрэг тулгах нь өрөөсгөл асуудал. Тухайн орой байшинг шинжлээд үнэрлээд явж байсан чинь Мария Вилсны $14,000 үнэтэй дугуй байхгүй байгааг найз нь анзаараад цагдаа нарт хэлв. Тэр дундаас цагдаа нарын нэг нь "За тэр хэлээгүй юу? Энэ бол хулгай гэж. Одоо үед чинь хүн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон цаг үе" гэд хуцаад ээжсэн чинь нөгөө дугуйнд 5 алхмын цаана бутан дунд бултаагаа твдэж байсан. Нөгөө олон юм яриад байсан цагдаа таг дугуй болов. Харин хамгийн чухал баримт болох шалан дээр унсан сумны өнгө. Үүний тусламжтайгаар ямар буугаар буудсан бас хэн энэ бууг ашигласан байж болох зэргийг мэдэх маш том сэжүүрүүд хүлээж байв. Тухайн орой цагдаагийн газар руу Кейтлин Кашийг дагуулan явж түүнээс мэдүүлэг авав. So let me tell you this up front. By no means in the world do I think that you did any of this. Okay. But so what they're going to do, we're just going to have them swab your hands for gunshot residue. If we don't do this to you, then in court they can say, "Oh, what about this other person? Why didn't you do this part of the investigation?" Кейтлин Кэшийн гарын зургийг дарж дээр нь маш олон асуулт асуусны эцэст түүнийг энэ хэрэгт ямар ч холбоогүй болохыг шинжээч тогтоосон. Одоо харин цагдаа нарын ганц хардаж байгаа хүн бол найз залуу Колин Стрикланд. Түүнийг хардах нь угаасаа аргагүй юм билээ л т. Яг гэвэл хүр шайлуудын CCTV-гийн дүрсэнд түүний харанхуйтэй жипенцэр машин Мария Вилсон нас барахаас өмнө бас нас барсныхан дараа байж болох бүхий л цаг хугацаанд тэр гудмаар явж байгаа нь дүрсэнд үлдсэн байдаг. Хэрэг гарснаас хэдэн өдрийн дараа Колины гэрт цагдаа нар очиж мэдүүлэг авав. Амрыг ирээ. Тэнийг Колин Стрикланд гэдэг үү? Тийм ээ. Ямар хэрэг гарсан бол? Та Мария гэж хүн таних уу? Ямар Мария? Мария Вилсон. Тийм. Тань нь юу болсон бол? Уучлаарай энэ зүйл хэлж агаад. Гэхдээ өчигдөр таны найз охин болох Мария Вилсон амиа алдсан байсныг бид нар олсон. Яаж ийм зүйл болдог вэ? Одоохондоо мөрдөн шалгалтын үе шатанда явж байгаа.
Бидний бодлоор алга байж болзошгүй гэж үзэж байна. Ер нь яг энэ залуугийн царайг хараад манчин хүртэл Мария Вилсоныг жи алдсан бэ штэ гэж хэлэхээр харагдаж байгаа байхгүй юу? Учир нь гэвэл CCTV-д үлдсэн хар машин түүний гэрийн гадаа яг байх байдгаараа байж байгаа нь эхний шалтгаан. Дээр нь яг түүнийг алдсан маягтай мдээгүй юм шиг царайлж байгаа энтергээд шууд хардал төрж байгаа байхгүй юу? Тэгээд мань хүний хэлсэн яриануудаас хэсэгчлэн аваад үзвэл өмнөх найз бүсгүй Кейтлин Армстронгоос 2021 оны 10 сард тэр хоёрын хосын харилцаа дуусгарлаад удаачгүй байхад Колин шууд тэр оныхоо 11 сард Мария Вилсонтэй болцож эхэлсэн байдаг. Үүнээс авч үзвэл бидний хардах хүн нэг биш хоёр болж байна гэсэн үг. Яагад гэвэл энэ хар машин яг бодит байдал дээрээ Колины нэрэн дээр биш, харин түүний хуучин найз бүсгүй Кейтлин Армстронгийн нэрэн дээр байдаг машин болж таарсан. Дээр нь Колин Мария Вилсонтэй маш сайн найзууд байх үед нь Кейтлин Армстронг үүнд маш дургүй байсантай холбоотой. Гэхдээ энэ үний шийдсэн гар заяа. Хуучин найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг байж Мария Вилсонтэй амаргууд болоод яваад байсан байгаа. Тэгэхэр ч нугасаа хинч байсан ууралт юм байгаа сте тэ. Хэлсэн зүйл нь амар инээдтэй. Кейтлин нүүх гэж байсан гэж авдیں۔ Арайрэсто. Зүгээр хоёр ихнэрийн хууль батлагдахыг хүлээе гэсэн бол за балаа юм ярих зүгээр. Тэгээд Колины хэлсэн цагийн оюунуудыг хооронд нь харьцуулаад үзвэл тэр оройны 7 цаг 30 минутын үед хуучин найз бүсгүй Кейтлин Колин руу оройны хоол идэх гэж бичсэн. 8 цаг 30 минутанд Колин Мария Вилсоныг найзынх нь гэртэнд буулгасан. 8 цаг 45 минутанд Мария Вилсон амиа алдсан. 9 цагийн үед Колин товлсон газараа очив. 9 цаг 20 минут гэхэд Кейтлин Колин дээр ирсэн. Энэ мэдчлэн байцаалтын үеэр маш олон асуулт асуусны эцэст ерөнхийдөө Мария Вилсоныг Колин алаагүй байж болох нөхцлүүд бүрдэж эхэлсэн. Тэгэхээр маш ойлгомжтой. 8 цаг 30 минутаас 8 цаг 45 минутын хооронд Кейтлин Армстронг хаана байсан бэ? Маш том асуулт гарч ирсэн. Тэгэж яасан байх нь вэ? Кейтлин Армстронгийг цагдаа дээр дуудаж байцаалт авахар болов. Тухайн байцаалтын үеэр Кейтлиний тархиар ёстой нэг наадах шиг болсон. Уг нь бол түүнийг Мария Вилсоны аллагтай холбоотой байж болзошгүй гэж дуудаж авчираагүй. Түүний хувийн эргийг шалгаад үзсэн чинь нэг хулгайн эргийн гэрч болсон гэх мэдээлэл бичээтэй байсныг ашиглан цагдаа дээр дуудаж авчираад байцаалт авсан нь инээс. Харин яасан гэж байцаалтын үеэр өрөөний хаалгыг нэг цагтаа онгоолгоод с жигтэй алуурчин босоод өрөөнөөс гараараа гэж хэлэхэд Кейтлин санамсаргүй ч юм уу юуж бодолгүй босоод өрөөнөөс гарснаа өөрөө ч бараг анзаараагүй. Өөрийгөө бараг бариад өгсөн байдаг. Гэхдээ үргэлжлүүлэн байцаалт авсан хэвээр байсан. Байцаалтын үеэр байцаагч түүнээс маш олон толгой эргүүлсэн асуултууд асуусан хэвээр байсан ч үе хэлж байсан нэг өгүүлбэр таг усвал одооч гараад явах хэрэгчлөөтэй гэж хэлээд илүү тав тухтай орчин бэлдэж хүссэн асуултынхаа хариултыг авахыг оролдож байсан боловч Кейтлин онцон юм огтхон цухаллалгүй. Цооштой бандаж угалцаа итэй. Би явмаар бэн өмгөөлөгчгүй бол юм ярихгүй гих ухааны юм ярьсараа байгаад байцаалт дууссан байдаг. Кейтлиний байцаалт тийм ч үр дүнтэй дуусаагүй. Маш олон зүйлийг үнэн мөнөөр хэлэхгүй байсан учраас түүнийг сайн мэддэг нэг хүн болох Колин Стрикландаас 2 дахь удаа байцаалт авахар болж эхний байцаалтаас 5 хоногийн дараа түүнийг цагдаа дээр ахин дуудав. Энэ өдөр Колин өөрийнхөө хувийн өмгөөлөгчтэйгээ ирснээр ярилцахад илүү хүндрэлтэй болж эхлэв. Байцаагч түүнээс Кейтлин ер нь ямар хүн байсан бэ? Би буруу ойлгоогүй бол Кейтлин Мария Вилсоныг харах бүрдээ дургуусдаг байсан гэж сонссон. Тийм ээ, таны зөв. Тэр их ууртай эмэгтэй. Мария Вилсоныг ирэхээс 7 хоногийн өмнө бид хоёр хоорондоо муудалцсан байсан. Уг нь бол Мария Вилсоны ирэх өдөр нь болоогүй байсан ч гинт над руу залхаад би ирчлээ уулзах өнтер гээд гинтийн бэлэг барих гэж байсан юм шиг байл. Кейтлин Армстронг хүн бэртийг магадлалтай хүмүүс үү? Магадгүй. Гэхдээ над дээр тийм асуудал гаргаж байгаагүй ч тэр их түргэн ууртай. Кейтлиний ихчийн гэрээс олдсон гар буг хаанаас авсан байж болохыг ч мэдгүй. Тэр ерөнхийдөө миний буулта 2021 оны 12 сард би худалдаж авсан. Хүсвэл би баримтыг үзүүлчих болно. Гиснээр уг хэргийг Кейтлинаас Армстронг хийсэн болох нь ойлгомжтой болж гар буг шалгаад үзэхэд Мария Вилсоны биеинд байсан сум тухайн бууныхтай адилхан болж нотлогдсон. Дээр нь түүний унаж авсан машин камерт бичигдэн үлдсэн.
Бас тухайн үед чадалсан мессежүүдийг тусламжтайгаар Хим Марио Вилсоныг алсан нь баримттайгаар илболж Кейтлин Армстронгийг барих шийдвэр гарав. Гэтэ үнэхээр харамсалтай. Энийг балер залуугаас болж нэг эмэгтэй шоронд нөгөө эмэгтэй нь тэнгэртэй хайллаа. Тэгээд цагдаа нар Кейтлин Армстронгийг баривчлах тушаал аваад түүнийг гэрт нь яваад очисон чинь байхгүй. Игчийнхээ паспортыг аваад аль хэдийнэ гуян хаалгадад йога багшийн ажил хийхээр өөр улс руу нисээд алга болсон байдий. Үүнээс хойш цагдаа нар түүнийг бараг явсан газар болгоныг нь мөрдөөд явж байтал нөгөө маавга чинь нүүрний мэс засалд орцсон одоо намайг хинч танихгүйгээд оцгоноод явж байтал юугээл ганцхан хамраа янзлуулсан хүнийг танихгүй байдий. Нүүдгэж сайхан юм байхад чамайг танжилдаараа гэд Америкийн нэгдсэн улс маань нөгөө ногоон карттай игчийг улсынхаа шоронд ясын зайтай байлгана гэсээр хүн амны хэрэгээр шоронд хийхээр авчирч ирв. Ингээд бүх юм дуусаагүй. Яасан гэж 2023 оны 10 сард эмнэлэг дээр хоригдлуудын нийтийн үнслэг хийх үеэр нөгөө хиймэл хүүхэн чинь ахиад зүгтах гэж оролдож байгаад авсан ялан дээрээ ахиад нэмүүлж аваад тагарсан байдий. Одоо энэ хүү бичлэгэн дээр эргчлөө гэж ямар сайхан болохыг мэдэж авах болно. Харцгаа. (2023 оны 11 сард Кейтлин Армстронг 1-р зэргийн хүн амны хэрэгээр 90 жилийн хорих ялыг дав заалтах хэрэггүйгээр өгж энэхүү хэрэг шийдвэрлэгдсэн болгоо. Ёстож бөхсөө улаастаа суусны эцэст энэхүү бичлэгийг хийж дуусгах шив. За тэгээд энэ хүртэл сонссон төвчээртэй сонсогч танд маш их баярлалаа. Хэрвээ танд манийхэн бичлэг таалагдвал subscribe хийж дэмжээрэй. Хайртай шүү. Үнжи.